Мацхан тав хүнд өдрийн мэнд төшөөлье. Өнөөдөр Солонгон мэдээллийн төвийн нэвтрүүлгийн хойморт нэгэн хүндтэй цэцэн морилон цартаад байна. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Даваасрангийн отхон жаргалыг орой очирсан байгаа. Тэгээд юуны өмнө цаг зав гаргаж бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Эхлээд манай уншигчдтай мэдчихлээ. За сайн байцгаана уу. Тэгээд ийм сайхан студид бас ийм сайхан солонгон хэмээх бас нэртэй алдартай ийм сайхан сонин мэдээнийхээ хойморт бас орон зайлж одоо ийм сайхан боломжийг олгосон та бүхэндээ маш их баярлалаа. Үзэж байгаа үзэгчид, сонсогчдод бас энэ сайхан үдшийн амар амгаланг одоо айлтхан мэдэрчлээ. Баярлалаа. Ингээд за сүүлийн үед сонин юутэй ямар уран бүтээл дээр ажиллаж байна? Одоо энд ямар ажиллаар ирсэн байгаас энэ тухай танилцъя. Тэгээд энэ сайхан хөх хотод бас ирээгүй 4 жил болчихж. Тэгээд ерөөхдөө уран бүтээлээ бас них олон одоо ихээр нь биш чанартай яг өөрийн мөн чанараа одоо илтгэсэн тийм сайхан цөөхөн эдэн сайхан уран бүтээлүүдийг бас хийлээ. Тэгээд одоо миний хувьд бол Монгол туурахтан ястан туурахтан ардын болон богино уртын дуунууд ардын дуунууд болон богино уртын дуунууд бэсрэг уртын дуунууд дээр бас юм сонгодог хэлбэрлэл нь хувиргаж юм цоошин тийм дуулаачийн жанр гэж хэлж болно. Тийм урсгал чиглэлээр бас уран бүтээлээ тойрвж байгаа. Тэгээ энэ илүү сонирхолтой байх юм болоо бас надаас хойш дуулах дуучдад залуу одоо уран бүтээлч дуучдад тийм мэргэжлийн дуучдад бас маш том сургалтын бас арга барил болох юм болоо гэж бодож байгаа. Үднэс яг энэ хүү төсөл дээр бол ажиллаад бас нэлээдгүй жилийн хугацаагаас үдэж байна. Тэгээд эн чинь ингээд яг ингээл хичээгээл бодонгууд хийгдчихдэг тийм зүйл биш. Нэг дуу гэхэд чинь 4 юм уу 5 6 жилийн туршид ганцхан дуу гарах жишээний тохиолдлууд миний уран бүтээлд авих байдаг. Тийм учраас их цөөхөн бүртөө чанартай уран бүтээлэл тойрдог. Тооны олон гол чухалчилдаг тий. Тэгэхээр ингээд амар их нэг дуун дээр амар их хөдөлмөр гаргаж ажилладаг гэхээр ер нь таны дуулсан дуунууд за тэгэхээр өмнө одоо миний ээж тэмээчин ч юм уу хун галууч юм уу одоо энэ дуунуудыг одоо амар олон уран бүтээлчүүд хүмүүсээс дуулдаг байсан шүү дээ. Гэхдээ та дуулаад лиг амар одоо үний сэтгэл төрөж байна гэхээр таны цаадлын дээр хөдөлмөр харагддаг байхгүй. Тэгэхээр энэ уран бүтээл гэдэг имийг одоо мэдээж одоо хөгжмийн зохиолч одоо үг аялгау тий дуучин гэж хүмүүс бүгд хамтарч бүтээж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь одоо энэ хүн дуулаад хүний сэтгэл төрүүлж ин тэр хүн дуулахаар бас хүний сэтгэл төрдгөөч гэдэг юм уу тэгс тэр шиг дуучин хүн яг одоо энэ уран бүтээлийн одоо их олонний сэтгэл төрөх гэдэг хэр их хувь гавья гаргадаг байна та. Та юу гэж ойлгодог тэрийг? Одоо ингээд сүүлийн үед анзаарахтаар уран бүтээлчлэр илүү нөгөө уран бүтээлээ яаж хийх үүдгээ аргаа болохгүй байна уу? Эсвэл жоох юм хийсүр хуумгаач юм хандаад байна би сайн мэдэхгүй байна. Миний хувьд бол юм бидний үед гэх юм уу тийм. Одоо бид нар чинь бас мэргэжлийн дуучид яг сургууль номын олон жил сураад төгссөн маш олон том уран бүтээлчтэй хамтарч ажилласан. Тэгээ тэр бүх хүмүүсээс суралцаад мэдээд сураад хараад явж хаад болвол хуучин бол дуу 3 жигүүртэй гэж ярьдаг байсан. Хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучин гэж. Одоо бол дуу би бол 3 жигүүртэй гэж боддгоо. Дуу бол маш олон жигүүртэй. Маш олон хүмүүсийн хүчин зүтгэл, оюун сэтгэл, хөлс хүч, оюун ухаанаа уралдуулан барим тэр ажиллаж байгаа тэр бүх юмнаас л нэг дуу ганцхан дуу төрдөг. Гэхдээ тэр дууг тэр олон хүмүүсийн хүч хөдөлмөр, оюун сэтгэл тэр бүх юмыг уралдуулж гарч байгаа дуу бол өнөөдөр үнэхээр бас үзэгчдэд яг тэр бүгдийг агуулснараа хүрч чаддаг гэж би боддог. Ардын дуунууд бол угаасаа нөгөө түүх домогтой учраас өөр асар өндөр ёс суртахуунтай, соёлтой, заншил уламжлалтай, өв соёлоо тээцэн тэг гайхамшигтай тийм философитой дуунууд байдаг. Тэгэхээр тэр бол угаасаа нөгөө судалж байхад л энэ хөгжмийн найруулга ийм байх хэвээр байна. Домгоороо тийм байна. Түүхээр ийм биш үү? Ийм хугацаанд ийм одоо амьдралыг туулж ийм нийгэм цаг үе ийм улирлуудыг туулж одоо өнөөдөр хүрсэн ийм бүтээлэр штэ гэдгээр хөгжмийн найруулгууд итгэс өөрөөлөө явчихдаг. Гэхдээ яг би бол илүү бүтээл талаас ажиллах дуртай. Ямар нэг зүгээр нэг энгийн нэг ингээд нэг хүний сонсоод өнгөрчдөг дуу гэдэг ч юм уу сонсоод өнгөрчтэй нэг юм бүтээл гэдэг ч юм уу тэгж хийхийг хүсдэггүй 20 дугаар зууны бүтээлүүдийг одоо Монгол дуулжлаа шүү дээ 21 дугаар зуунд тийм миний ээж тэмээчингээ миний дуучин дуулаад байгаа бүтээлч 20 дугаар зууны бас сууд бүтээл шүү дээ тэгэхээр 21 дугаар зуунд би дуулж байгаа гэдэг чинь 22 дугаар зуунд магадгүй миний 21 дугаар зуунд уран бүтээлч нартай хамтран зохиож бүтээж дуулсан дуу 22 дугаар зуунд та бид нар хүүхдүүд бас үргэлжлүүлээд өөрсдийн гэсэн стил жанр тийм өөрсдийн гэсэн урсгал тэр төрлөөрөө бас дуулаад явахыг үгүйсэхгүй шүү дээ.
бусдад руу одоо ээж юм уу аав юм дөө их орны тухай дуунуудад сэдв дууссан. Яаж ухаж олж гэх нэ бид нар одоо өмнө зохиогдсон тэр сайхан бүтээлүүдийг гүйцэхээр хэмжээний тийм бас сайхан бүтээл зохиогдож хэцүү шүү дээ. Тэр нэг хэцүү тий. За үе үеийн залуучууд ер нь одоо үе үеийн тийм нэг урсгал дуу гэж байдаг шүү дээ. Гэхдээ сүүлийн үед л ингээ хараад байхад ер нь залуучууд ч гэсэн ямар ч насны хүмүүс ер нь ардын дуу гэдээ хаа сэргээж дуулахыг амар их хүлээж авч байгаа. Тэгэхээр та бас сая сүүлийн үед ардын дуунуудын бас дуулсан. Тэгээд одоо ер нь одоо Өвөр Монгол Баяннуур нутгийн хүн галууч гэдэг юм уу эсвэл бараг ардын дуу хүрд битнээс та дуулсан байсан тий. Тэгэхээр ер нь нутгийн дуунуудыг ингээ та өөрөө дуулж үчихээр ер нь Монгол дуул юм чи адилхан хөг айлгатай байдаг уу? Эсвэл бас нутгаас шалтгаалж өөр өөр байдаг уу? Тийм одоо ингээл их гоё сэдв бас наадах чинь одоо ингээл харж хат би яг ингээд судалгаа одоо миний судалгааны юмд бол байгаль уран бүтээлүүдийн судалгаанд энэ чинь би амар олон жил амар гэж хэлэх чинь өстой болохгүй шүү дээ. Ер нь бол маш олон жил судалгааж одоо Заян наваа ингээ бурайд ардын дуу байгаа. Эрдэмтэд бол 800 жил юм уу 1200 жилийн өмнө зохиогдсон гэж хуваагдчихдаг байхгүй юу? Нэг хэсэг 800 жилийн өмнө зохиогдсон гэж яг зарим хэсэг нь энэ бүтээл бол 1200 жилийн өмнө зохиогдсон гэдэг ингээ маргадаг. Тэр дуунаас ингээ давхуулаад байж хат ерөөсөө л ямар амьдрал үзсэн, ямар зовлон туулсан, яаж жаргасан гэдгээс л тэр дуунууд тис өөрөөл явцдаг. Тэгэхээр тэндээс шүү дээ одоо энэ настаа одоо чи халах гэх юм уу, бурайд гэх юм уу, торгууд гэх юм уу, үзэмчин гэх юм уу, дайр ганг гэх юм уу, хотон гэх юм уу те тэр ингээд урайхаа гэх юм уу тийм үү ийм дуунууд чи ингээд дуунаасаа энэ амьдрал энэ арт түмэн чинь яг ингэж бас зовж исэн арт түмэн байх шүү эсвэл дайны үлд ингэж нэрвэгдэжсэн эсвэл хилмигдэжсэн эсвэл ингээд одоо бас жаргаж исэн их сайхан тийм бас айхтар зовж бас айхтар зовлон бас багтай байх шүү гэдэг чинь бол яг бүр дуун дээрээс гараад ирдэг. Тэгээд би ингээл анзарч яхад яг төв халах монгол дуунуудаа гэхээс илүү яг ястангуудын ингээд тархан суурьсан юм, тараад суурьсан юм ястангуудын дуунууд илүү гоё аялгаутай, илүү тэр амьдралын мөн чанар тэр яг жинхэнэ тэр зүрх сэтгэлийн гүн рүү орж чаддаг. Тэгэх мөртөө тэр бүр ингээ оюуны асар өндөр юм нэг юм хиллэг яруу найрагтай айхтар тийм нөгөө мушгиралцсан арслантай юм зурагтай ирээн цохор авдарны нүүр шиг биш мөртлөө шүлгэн тийм биш мөртлөө ямар гайхалтай бүр энгийн хитгэн мөрөн тэр бүх амьдралыг багтаацсан тэр түүхийг багтаацсан тийм шүлгтэй дуунууд маш их байдаг. Тэгээд ихэвчлэн тэгээд миний уран бүтээлээ ч одоо ганц бас сонгоод байгаа шалтгаан яг төв халах гэхээсээ илүү ийм судлаж ястан туурхтан ийм ястангуудынхаа дуунуудаас илүү дуулах нь бас гоё юм байна гэж бодоод байгаа. Тэгэхээр яг ингээд энийг нэг амтлаад юм уу нэг мэдрээд одоо урлагийн болоод бас орвол бас их гоё. Одоо тэгээ бас амтан норцсон мэдрээд бас ухаад ингээд өшөө бүр цаана нь ямар гоё эрдэнэс байна гэдгийг хайгаа явж байгаа. Хайгуулчаад манай уран бүтээлчд бас байна л да. Тэгээ тэрэнд нь бас миний хувьд айгүй олзуурхаж байгаа. Гэхдээ уран бүтээлээ хийхээ хажуугаар судалгааны явцад ямар түүх шашилтай байсан, юунаас үүдэлтэй гэдгээ бас ингэж гоё ил гаргаж ирээд бас тэрийг бас дараа үеийнхэнд бид нар бас хийлж ярьж бичиж үлдээх бол бас илүү сонирхолтой гоё ахвал гэж бодож байна. Үндэсний ястан нутаг ус гэж ярихаар та яг ямар ястан бэ? Таны нутгийг сонирхоод байна. Тий. Би бол Баянгор аймгийн Заг сум гэж явдаг. Тэгээ Заг сумын яг өвөлд ястан. Тийм тэгээд манайханд ч өвөлдүүд бас их байдаг. Одоо манай Тангадын галсан багш буюу Монгол Улсын хөдөлмөрийн баатар ардын уран зохиолч Аавч 2 минь гэдэг дууны шүлгийг бичсэн Тангадын галсан багш маань бол яг манай Баянгорын бас цагийн өвөлд. За би өөрөө цагийн голын жараахаа гэж ярьдаг. Манай бол цагийн голоос гарсан бүх одоо алдартай тийм хүмүүсүүдээ цагийн голын жараахаа гэж хэлдэг. Тэгээд манай Мантгац заахтан тоглодог сувд багш маань сувд жүжигчин маань бас манай цагийн гол Баянгорын цагийн голынх. Тэгээд би бас цагийн гол. Тэгээд ястангийн өвөл би өвөлд. Тийм өвөлдүүд гэхээр ч одоо яг л нөгөө ойрт байгаад байгаа юм л да. Та чи өөрөө дуучин хүн хажуугаар нь бас жүжиглэжсэн тий Ануу хатны дүр тоглож байсан. Тий Ануу хатны яг жүжиг биш кинонд тоглосон. Тэгэхээр та ер нь бас Монгол одоо жижигчүүн тоглосон. Тий дуучин талдаа юу эсвэл одоо кино бүтээгтэр тал дээр алинд нь илүү хайртай вэ? Кино бол миний амьдралд тест яг хувь тавилан л да яг миний амьдрал миний хувь тавилан бас одоо хувь тавилан бэлгэлсэн одоо бас хамгийн сайхан тэр аз жаргалтай гайхалтай тийм аз завшаан
стайл хувь тавилан юм да. Кино бол миний амьдрал нэг л удаа байсан. Тэгэл тэр бол одоо тэгэл насан туршид мань байх намайг өнгөрсөн ч гэсэн миний өрөөхтүүд бас миний тухай тэр киног үзэх л байх тий. Одоо бол Монголд бол баяр ёслол наадам цагаан сар ер нь түүхэн тийм Монгол уламжлалт баяр ёслолоор хөвчлэн гардаг. Тэгээ биднийг ч гэсэн хүүхэд байхад гарч ирсэн тэр гоё дээрийн кинонууд одоо хүртэл гардаг. Тэгээ би ботхоор бидний өрөөхт миний ачцээ тэгэл бас гаргал юм байна гэж боддог. Тэгээ тэр бол ер нь ганцхан миний биш л дээ. Манай гэр бүл, манай удам содрын хувьд бол энэ бол маш том тийм сайхан хувь тавилан тохиох байж тохиожээ гэж боддог. Тэгээд дууны хувьд бол угаасаа би нөгөө анханасаа л хүүхдтэй ахыг дуучин болно гэж мөрөөддөг. Дуучин болсон учраас хамгийн аз жаргалтай амьдралаас одоо хүртэж болдог. Хамгийн тэр сайхан бүхнийг би яг нөгөө тайзнаасаа аврам бүтээлээсээ дуулж хамтарч ажиллаж байгаа уран бүтээлчтэйсээ тэгээд тэрийг минь дандаа дэмжиж өгдөг гоё үзэгчд. Тэ сонсогч энэ хамт талнаас дандаа мэдэрдэг учраас тэрнээс л амьдралд ер нь юунд шунах вэ гэдэг бас нэг бодол гарч ирдэг. Өөр одоо би бол уран бүтээлд илүү тийм гоё найруулгатай, ийм тансаг байх хэвээр, тийм гоё байх хэвээр гэдэг дээр л шунах гэхээс миний амьдралд өөр нөгөө ийд материалын шунал гэдэг юм уу? Ямар нэгэн өөр зүйл ер нь байдаг шүү дээ. Айгуу сонирм. Тэгэхээр миний сэтгэл ерөөсөө л энэ уран бүтээлийн дууныхаа энэ гоё энэ урлагийнхаа ертөнцид их гоё ингээд бүр жаргаад амьдраад ингээд болч тийм шиг байна. Өөрийгөө ингээл анзаарч яхад. За тэгэхээр ийм гоё уран бүтээлч хүнийг төрүүлсэн одоо ээжээс илүү бас багш бас их чухал байх хэвээр тий. Тэгэхээр таны багшийн тухай сонирхоод байл да. Яг зөв. Одоо нөгөө ингээл хүмүүс бас тэгдэ нөгөө би ингээл нөгөө нүүр ном дээр Facebook дээр ингээл пост оруулахаар энэ хүн чинь ээж нь биш багш нь эс юм уу гэдэг баггүй. Тэгэхээр би нөгөө багшигаа бас айгүйх ээж шиг ингэж хүмүүст миний ээж гэж андуургахтахаар их л гоё постлдаг юм байна л да. Тэгээд үнэхээр би бол бас ингээд ээжигээ эцэг эхийгээ шүтдэг. Тэгээ би багшигаа шүтдэг. Хүний бол шүтэх хэвээр 3 эрдэнэ нэг бол ялч аргагүй багш юм гэж боддог. Тэгээд үнэхээр би өнөөдөр Ичээ орлоо багш, Монгол улсын ардын багш, те Монгол улсын гавьяат жүжигчин, дэд профессор, соёл урлагийн сургуулийн хүндэт ийм гайхамшигтай манай багш, дуурийн ийм алтан үеийн ийм од дуучин. Тэгээ би Ичээ орлоо багшийнхаа бас шавн болоог байсан бол өнөөдөр магадгүй би өөрхөн яг энэ сайхан солон мэдээний энэ сайхан студид энэ сайхан хойморт хүрэлцээрээд би бас ярилцлага өгөөд ингээд сууж явахгүйсэн баха гэж бодож байна. Тэгэхээр миний амьдралын амжилт бүтээл энэ сайхан дуулах, одоо уран бүтээлээ сайн хийх, сайн чанартай бүтээлч болох хэрэгтэй гэдэг бүх тэр одоо зарчим, тэр бүх үүрэг хариуцлага, тэр бүх сэтгэл зүй, тэр бүх зүйлийг л миний багш одоо 6 жилийн туршид соёл урлагийн сургууль Ичээ орлоо агшин шав гэж Ичээ орлоо агшин удирдлагын дор суралцж хахад бидний бүр яс маханд нь ингэж миний багш одоо шигтгэж суулгаж өгсөн юм шиг байгаа юм. Би одоо тэгээд тэрэнд нь маш их баярлалаа. Тэгээ миний багш одоо 80 урж байгаа их өндөр настай. Тэгээд дашрамд бас хэлэхэд миний багшин шав бол бас танаа энэ сайхан хүүхдийн улаан театрт хослол дуучин хийж байна. Гэрлээгээд их сайхан дуучин байна. Одоо энэ багшийн сургуулиудад бол дандаа дуулаачийн багш нар хийж байгаа. Их олон гоё өвөр Монголын шав нартай. Нэг Ванхун Ян гэдэг одоо нэг их цэвэр хятад шав нь бол сая Шанхайн дүүрэн театрын яг гослол дуучин болсон. Тэгээ гослол дуучин болоод Ванхун Ян бас багш дээр ирж мөргөөд явсан. Тэр их гоё. Миний багш бол өстой олон орны шав нартай. Тэгээд багшиг маань бол одоо өвөр Монголын дуулаачийн чиглэлийн яг сонгодог дуулаачийн чиглэлээр суралцж байгаа дуучид уран бүтээлчд бол бүгд маш сайн мэднэ. Тэгээд ийм сайхан гайхалтай багшин шав. Тийм. Тэгээд одоо бас багшигаа бас ярих одоо энэ хүрэлцээ ирээд бас ярьж байгаад бол их таатай шүү дээ. Ягаад гэвэл одоо яг ингээд үзэж байгаа үзэгчдээс бас багшийн маань шавнар бас нэглээдгүй олон байна ах гэж би бодож байгаа учраас би ер нь одоо таныг нөгөө урдан дууг сонсоод ингээд харж ихтэй болохоор их ганган хүүхэнтэй тэгээд ч гадаад төрхөнд амар их анхаардаг юм шиг санагддаг байсан байхгүй юу. Гэхдээ нөгөө сая ингээ хоёулыг яриад суугаад байхаар чинь бас жоохон өөр мэдрэмж ороод байл да. Тэгэхээр та ер нь уран бүтээлч хүмүүс одоо гадаад төрхөн дээр ялангуяа эмэгтэйчүүд одоо бас юу гэж боддог вэ? Эмэгтэй хүн заавал одоо гадаад төрхөн гоё ганган явах хэрэгтэй гэж боддог. Эсвэл ингээ дотроо л их мэдлэгтэй одоо мэддэг ухамсартай байхаар болчихно гэж боддог. Үгүй тэгээд одоо хүн болгон ч өөр шүү дээ. Яг би одоо энэ дэлхий дээр ганцхан би л болж төрсөн шүү дээ. Өрхөн бол ганцхан өрхөл болж төрсөн тий. Тэгэхээр тэрэн шиг хүн хүний одоо яаж бие авч явах, яаж ганган байх, яаж сайхан байх, дотроосоо сайхан байх юм уу, гаднаасаа сайхан байх юм уу, эсвэл хоёулынхаа сайхан байх юм уу гэж өөрөө бас их хичээл зүтгэл орлоо шүү дээ. Тэрийг бол би таахгүй, ерөөсөө мэдэхгүй шүү дээ. Тэгээ би бол миний хувьд бол илүү тайван амгалан амьдрахыг хүсдэг, илүү
тэг нөгөө ямар нэгэн байдлаас болж тэрнээс өөрөө нэг юм ядарсан, залхсан ингээд нэг юм игдүүдсэн юм нэг таагүй юм шиг мэдрэмжийг авахгүй байхыг илүү хичээж амьдэрдэг. Яг ганган уу гэвэл би ганган биш. Тий одоо ингээ харж байгаа бох тий. Миний одоо хамаг байдлаараа гангалцсан байгаа л энэ. Тэгэхээр бол яг ганган гэвэл би бас ганган биш ээ. Тэгж гангална гэдэг нь яг миний бас яг нэг юм хийж чаддаг зүйл бас биш юм шиг байгаа. Тэгтээ би бол уран бүтээлэл илүү ганган байхыг хүсдэг. Тий тэгээ гангандаа бүр миний уран бүтээл маш тийм үнэтэй. Одоо даймонд гэж ярьдаг шиг, алмаз гэж ярьдаг шиг тий. Очир эрдний алмаз гэдэг шиг тийм гоё үнэтэй, тийм гоё ганган байгаасаа л гэж хүсдэг. Тэрийг бол би уран бүтээл дээр илүү хийхийг хүсдэг. Гэтэ таны дуунууд бол угаасаа л даймонд хүрч чаддаг тийм гоё дуунууд байдаг. Тэгэхээр уг нь одоо амар одоо юм дээр ярьж зөндөө асуултууд ингээд асуугаар байдаг. Гэхдээ нөгөө таны нөгөө ажилчин амар араас чинь хөөгөөд байгаа учраас бас таны их цагийг авлаа. Тэгээд зүгээр. Их сонирхолтой гоё юм. Манай ярилцлагын хойморт ирсэн тэр маш их баярлж байна. Тэгээд ер нь одоо биний асуугаагүй үлдээсэн. Гэхдээ яг ингээ уншигчдад тандаад ярмаар байдаг тийм зүйл юу байдаг вэ? Тийм зүйл үү? Би бас одоо ингээл ярмаар байж байгаа шиг тийм олон асуултаа нэг шиг бас зөндөө сайхан ярмаар л ан. Тэгээд би бол 11 жилийн туршид яг одоо энэ өвөр Монголын өөртөө засах орн те одоо ингээ хятадын бас зарим хотуудад тоглолтоор ирж исэн байна. Гэхдээ ямар тодорхой цаг хугацаанд бол байнга биш ч гэсэн ер нь жилдээ нэг 5 6 удаа ирж тоглолдог байсан байна. Тэгээ бодохоор их гоё. Яг бол та бүдээ суралцах бас маш их зүйл биднэрт байдаг. Ямар нэгэн байдлаар их гоё тийм нээлттэй шинэлэг. Ер нь бас их биднэрүүд бас маш том шинэ ертөнц шүү дээ. Тэгээд их зөндөө олон сайхан зүйлийг та нараас суралцдаг байж, сурсан байж. Тэгээ энэ 4 жилийн хугацаанд бас их саналаа. Тэгээд самдаг юм байна. Тэгээд 4 жилийн дараа 19 би хамгийн сүүлд 20 оны 1 сарын 13-нд ирж ирсэн. Тэгэл буцчихсан л да. Тэгээд одоо ингээд бодохоор айхтар одоо нөгөө бас илүү ч одоо нэг юм байшин барилга ихтэйж болсон юм уу гэмээр юм шиг, зам аргуу ихтэй болсон юм уу гэмээр юм шиг. Хуучин ингээл аюу хүмүүс ингээл гуданд тааралдаг байсан чинь нэг л цөөхөн үнтэй би зөргөдөж байгаа юм шиг нэг ийм мэдрэмж надад төрсөн. Гэтэ яг хоо ингээд хизээд ч хаанч ганцхан юм биш шүү дээ. Монголд ч гэсэн, онгоцонд ч гэсэн, өөр газарт ч гэсэндээ тий. Бас өөр Монгол ахын дүүсгээ тааралдах сайхан байдаг. Яг нэг юм ах ихч найз нөхөд 10 жилийнхэн ингээ хүүхдүүд өгөөл их сургуулийнхаа ингээд хамт сурдаг суралцагч нартайгаа таарлаж байгаа юм шиг нэг тийм юу гоё дотн мэдрэмж төрдөг. Одоо хамгийн одоо эхлэхийг хүсэж байгаа нэг зүйл байна. Хүн болгоо эрүүл байгаасаа гэж хүсэж байна тий. Эрүүл инх байна гэдэг бол тэр сайхан мөрөөдөж байгаа, хүсэж байгаа, зорж байгаа бүх юмдаа хүрэхийн хамгийн том эхлэл, хамгийн том үүд хаалга тэр шат. Тэгэхээр хүн болгон гоё эрүүл байгаасай, хүн болгон бие биенээ хайрлж хүндэлдэг байгаасай, гоё зөв бодолтой байгаасай, тэгвэл амьдралтай энэ дэлхийн ертөнцийн зэрчгээрээ гоё гэрэлтэй, аюу гоё болчихно шүү дээ. Тэрийг би хүн болгонд хэлхийг хүсдэг. Тэгээ би одоо бас ингээд ярилцлага өгөөгүй, ямар нэгэн телевизийн ийм ярилцлага юм уу, сонин сэтгүүлийн ярилцлаганд ороогүй. Үнэхээр бас аюу олон жил болжээ. Тэгээд Монголдоо ч гэсэндээ бас хэрийн барагтаа ороод идэггүй. Тэгээд та бүхнийхээ энэ сайхан ярьсанд орсон сэтгэл их хөдөлж जैन маш сайхан байна. Тэгээд эрүүл энхийн дэйдэг л бүх хүмүүстээ одоо энэ сайхан солон мэдээний одоо үзэж байгаа бүх сайхан үзэгчдтэй одоо хүргье. Тэгээд эрүүл хүн бол юу ч бүтээж чаддаг. Эрүүл хүн бол аз жаргал, амжилт бүтээл тэр сайхан бүдийг бүтээж чаддаг. Баярлалаа. Зорсондоо хүрч чадна гэсэн үг шүү дээ, тий. Тэгээд хүүхэд болгон эрүүл агаасай, настан болгон эрүүл агаасай, залуучууд ч гэсэнд эрүүл эрчүүчтэй агаасай гэж л хэлээ да. Тийм. Угаасаа миний хүсдэг ганц л зүйл. Баярлалаа. Тэгээ таныг бие эрүүлэнх байгаасай. Тэгээд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. За маш их баярлалаа. Ингээд өндөрлөхөө. За тэгээ. Баярлалаа.